Тэ та бүхнийхээ өнөөдрийн амгаланг айлтгая. Ерхэнцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Ингээд би энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. Хатагтай Тэгш Баяр санхүүгийн гэмт хэрэгтэд тэмцэх судлаач, шинжээч ийм ирхэн байна. Сайн байна уу? Сайн байна уу. За бидний урилга хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Урсанд баярлалаа. Тий, тэгээ өнөөдөр одоо судлаач битэрийн ярих сэдэв энд байна. Олон улсын байгууллагууд Монгол улсыг хэрхэн үнэлв үр дагавар гэсэн ийм сэдвээр ярилцах юм аа. За тэгээд манай өнөөдрийн зочин бол ер нь бол энэ одоо санхүүгийн гэмт хэрэгтэд тэмцэх талаар мэрэгчсэн. За энэ Transparency International олон улсын байгууллагад хараат бус зөвлөхөөр одоо 20-24 онуудад одоо ажиллаж исэн ийм ирхэн байна. Одоо ингээд өөр газар шилжээд ингээ хүний эрхийн талаар бас одоо олон улсын байгууллагад ажиллаж байгаа юм билээ. Тий. За тэр эхнийхээ слайдыг өгч удаа тэн дээрээс эхлэе. За энэ одоо энэ олон улсын байгууллага энэ олон улсын байгууллага биш их олон улсын байгууллагууд байдгийн байна. Одоо энэ аливаа улсыг ингээд одоо олон индексээр ингээд харуулад байдаг тийм ээ. За энэ дээр манай үзэгчид ингээд харж байгаараа энэ дээр одоо хэд байна? Бараг 10 төрлийн индексээр Монгол улсыг ингээд гаргасан байна. За энэ дээр ингээд за нэг хоёр нэг зөвхөн одоо агсан за бусдын дандаа уналттай ийм гарсан байна. За энэ бол бидний олж авсан мэдээлэл судлаач энэ 23 оны мэдээлэл шүү. Магадгүй одоо 24 оны зарим минут нь гарсан байж магадгүй. Та тэгээ энэ дээр засвар хийгээд ингээд энэ оноонууд энэ юу өгүүлдэг юм бэ гэдгээс л одоо ярилцлага эхлэе гэж бодож байна. За Монгол улс бол олон улсын одоо гишүүн байгууллагын нэг. За энэ утгаараа одоо олон улсын янз янзын хөгжлийн байгууллагууд Монгол улсыг бол үнэлдэг. За энэ үнэлгээ нь одоо ямар ач холбогдолтой юм бэ гэхээр саяны энэ слайдн дээр харуулсан тийм. Маш олон үнэлгээ байгаа. Ерөнхийдөө нэг үндсэн 13 орчим үнэлгээнүүд бол байгаа. За энэ 13 үнэлгээг бид нар яах гэж олон улсууд одоо олон улсын байгууллагууд үнэлдэг юм бэ гэдэг нэг асуулт. За үүнээс шалтгаалаад бидэнд одоо Монгол улсад хамгийн түрүүнд нөлөөлдөг юм бол зээлийн хүүний асуудал. За энийг бол төдийлөн бол хүмүүс ярьдаггүй. За бас энийг одоо яг тэгж холбож ойлгох нь бол бас хоорох шиг байна. За жишээ татъя. Авилгын төсөөллийн индекс гэдэг бол яг одоо өнөөдрийн байдлаар 24 оных бол зарлагдсан байгаа. 24 оныхоор 182 орноос 114-т жигссэн байна. За авилгын төсөөллийн индекс гэдэг маань одоо олон улсын одоо эрсдлийн үнэлгээ тогтоодог байгууллагууд байна тийм ээ. Одоо бидний сайн мэддэг Moody's, Fitch, Standard & Poor's гэдэг рейтинг тогтоодог байгууллагууд авч ашигладаг нэг их сурвалж байгаа. За энэ авилгын төсөөлийн индекс өнөөдрийн байдлаар бол 8 их сурвалжийн хүрээнд Монгол улсыг бол үнэлдэг. За бусад оронд бол 3-аас 13 их сурвалжийн хүрээнд ингээ хэлбэлцдэг байхгүй. За манайх бол заримдаа 7, заримдаа 9 гэд янз бол байна. Их сурвалжийн тоо бол ер нь бол нэмэгдэх хандлагатай байдаг. Их сурвалжийн тоо нэмэгдэнэ гэдэг маань одоо олон байгууллагын тайланг аваад нэгтгэж одоо өөрийн аргачлалаар энэ үнэлгээг гаргадаг байхгүй. За энд бол дотор нь 3 эрсдлийн үнэлгээ орж ирдэг. За хувийн байгууллагуудын за гэхдээ улирал тутам үнэлэгддэг эрсдлийн үнэлгээнүүд орж ирдэг байхгүй. За тэгэхээр энэ авилгын төсөөлийн индекс эдгээр эрсдлийн үнэлгээнүүдийг авж агаад Standard & Poor's, Moody's, Fitch рейтингүүд одоо манай улсын зээлжих зэрэглэлийг тогтоодгоо гэсэн. За тэгэхээр зөвхөн энэ авилгын төсөөлийн индекс гэдэг их сурвалжийн хүрээнд ярих юм бол одоо зөвхөн авилга үнэлээ зогсохгүй байх нь шүү дээ. Бидний одоо нөгөө өдөр тутмын одоо нэг зээлийн хүүний асуудал байна тийм ээ. Бид одоо зээлийн хүүгээ бууруулаа гэдэг ингээ иргэдэд шаардаад байна шүү дээ тийм. За тэгэхээр нөгөө төрийн байгууллагууд нь одоо янз янзын механик аргууд аваад идэв. За гэтэл ерөөсөө авж байгаа олон улсын байгууллагаас авж байгаа их үүсвэр маань өөрөө эрсдэлтэй тооцогддог байхгүй. Яг тэгвэл манай улс авилгын одоо өндөр эрсдэлтэй. Эрсдлийн үнэлгээгээ одоо тэрүүгээр одоо таархан гарч ийн. Ялангуяа одоо байгаль орчны тийм ээ нөхөн сэргийгтэй холбоотой, хөлөмжийн хий бууруулахтай холбоотой ч гэдэг юм уу. Янз янзын одоо олон төрлийн эрсдлүүд байдаг. За тэгэхээр энэ эрсдлээрээ бид одоо эрсдэлтэй л тооцогдоод байдаг. Тэгэхээр Монгол улс маань өөрөө эрсдэлтэй учраас
зээлийн хүүн одоо эрсдэл нь одоо өндөрт тооцогдоод эрсдэл өндөр тооцогдохоор зээлийн хүү бол автоматар өсдөг байхгүй буурах ямар ч үндэслэхгүй. Тэгэхээр за жишээлбэл одоо сая авилгын төсөөлийн индекс дээр бол ийм импакт ярьлаа тийм. За хуулийн засаглалын индекс гэдэг бол авилгын төсөөлийн индексийн нэг их сурвалж. Манай Монгол улс яг энэ одоо юун дээр хөснөгтөн дээр үзүүлж байгаа одоо индексүүдээс хуулийн засаглалын индекс, ардчлалын үнэлгээ гэдэг ийм хоёр үнэлгээнд төр хамгийн их уналтыг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ хоёр одоо индекс төр хамгийн их уналтыг үзүүлэхээр бид нар автоматар авилгын төсөөлийн индекс дээр уналт үзүүлчихдэг байхгүй. Яг тэгвэл хуулийн засаглалын индекс, ардчлалын индекс хоёр одоо авилгын төсөөлийн индексийн нэг их сурвалж буюу нэг авч ашигладаг тайлна гэсэн үг. За мэдээж энэ гендерийн тэгш байдлын индекс төр манайх ууг нь одоо ер нь сүүлийн жилүүдэд одоо уналттай байна. За гэхдээ ер нь харьцангуй одоо Аз, Номхон талаан бүс нутгийн одоо хүрээнд бол гайгүй тооцогддог. За гэхдээ энэ сүүлийн жилүүдэд эрчимтэй унж ин хэдийгээр бид одоо гендерийн тэгш байдлыг хангах асуудал дээр тий сая одоо нөгөө сонгуулийн хуулиндаа квот орууллаа шүү дээ. Эмэгтэйчүүдийн квот гэдэг. За гэхдээ энэ одоо яагаад уналттай гарч ийн гэхээр бид орон нутгийн хуулиндаа энэ сонгуулийн квотаа баталгаажуулж чадаагүй. За нэгдүгürt хоёрт нь гэх юм бол хууль бол эрх тэгш үйлчилж чадахгүй байна. Гэх мэтлэнгийн ийм асуудлууд бол байдаг. Эцэстээ бол бид энэ үнэлгээнүүд маань Монгол улсад одоо юуг харуулдаггүй гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг бид татаж чадах хэсэг, зээлийн хүүгээ бид бууруулж чадах хэсэг. Ер нь энэ Монгол улс ардчилсан улс муу юм уу гэдэг энэ одоо үзүүлэлтүүдийг бол үнэлж идэг. За тэгэхээр одоо энэ одоо олон улсын үнэлгээнүүд бол Монгол улсад маш их импакттай байна. За ойлголоо. За энэ зөвхөн миний хувийн бодлоор би ингээ харахаар энэ өрсөлдөх чанарын индекс гэдэг маань бас энэ одоо их чухал үзүүлэлт байхаа. Энэ төр та юу хэлэх вэ? За өрсөлдөх чадварын хоёр судалгаа бол Монгол улсад бол хийгддэг. Нэг нь Дэлхийн эдийн засгийн форумоос, нөгөөх нь өрсөлдөх чадварын судалгааны төвөөс. Хоёр тусдаа судалгаанууд бизнес эрхлэгчид за удирдах ажилтнуудаас авдаг байхгүй юу? За энэ бол яг судалгаа, цэвэр одоо асуулгаар авдаг судалгаанууд. Яг бизнес эрхэлж байгаа хүмүүсээс, өндөр албан тушаалтны хүмүүсээс өөрсдөөс нь тодруулж авдаг ийм судалгаа. За Монгол улсын хувьд бол нэг 400-аас 500 орчим бизнес эрхлэгчдээс авдаг ийм хоёр судалгаагаа. За энэ хоёр судалгаа маань дахиад хоёулаа автоматар авилгын төсөөлийн индекст бол авч ашигладаг юм. Тэгэхээр бас бол нэлээд одоо өндөр импакттай гэсэн үг. Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын судалгааг бол энэ жилээс дахиж хийж эхэлсэн. Сая өнгөрсөн 3 жилийн хугацаанд бол завсралсан байсан. За энэ жилээс бол дахиж авч эхэлж байна. За ингэж авч эхлэхэд бид бизнес эрхлэх орчин нөхцөл маань ямар вэ гэдэг дээр л ер нь унчаад байдаг. Бизнес эрхлэх одоо дэд бүтэц бий болгож чадчихэв үү гэдэг дээр бол ундаг. За дээрэс нь зээлийн хүү тийм ээ өндөр байна. Зээлийн олд цмуу байна гэдэг дээр бол ундаг байхгүй. За ер нь олон улсын ингээд нөгөө засаглалын компани засаглалын загваруудыг хараад үзэхэд нэг хоёр үндсэн загвар байгаа. Манайх бол континентал буюу төв одоо Азийн ийм загварыг бол авч ашигладаг. Энэ маань илүү нөгөө зээлд суурилсан одоо бизнес эрхлэлт үйл ажиллагаа яваад байдаг байхгүй. А нөгөө тал нь болохоор юунд суралдаггүй л илүү нөгөө хувьцаанд суурилсан, хувьцаагаар хөрөнгө оруулах энэ жишгээр явдаг. Тэгэхээр бид одоо зах зээл маань өөрөө зээлээс хамааралтай бизнес одоо хөгжүүлэлт явагддаг юм бол одоо тэр зээл нь олд цэцтэй байх хэрэгтэй байна. Хоёрт нь гэвэл зээлийн хүү бага байх хэрэгтэй байна. Тэгээ за дээрэс нь одоо төрөөс хийх үндсэн ажил маань одоо бизнес эрхлэх орчин нөхцөл дэд бүтцийг нь бүрдүүлэх хэрэгтэй байна. За тэгэхээр энэ үндсэн 3 үзүүлэлтээр бол бид бизнес эрхлэгчдийн үнэлгээгээр таархан гардаг. Таархан гардаг юм байна. За энэ дээр энэ тогтвортой хөгжлийн индекс гэж юу илэрхийлж байна? Тогтвортой хөгжлийн индекс гэдэг маань нийгэм, эдийн засаг, байгаль орчин тийм ээ. Энэ 3 асуудлыг бид цогцоор нь зэрэг хөгжүүлж чадчихэв үгүй юу гэдгийг үнэлдэг байхгүй. За тэгэхээр бид ер нь бодлогын хувьд бол дэлхийн аль ч улсаас тийм ээ ер нь бол бодлого тодорхойлохдоо бол их мундагт тооцогддог. Одоо сайн мэдээ гэвэл. За гэхдээ энэ бодлогын хэрэгжилт бол таарах юм байдаг.
За байгаль орчны гой зорилт тавьдаг гэсэн үг үү те? Тий. Ер нь бол хууль тогтоомж нь тодорхойлсон зохицуултууд сайн байна. Гой зорилтууд тавигдаж байна тийм ээ. За энэ зорилтууд тавигдаад эцэстээ хэрэгжилт нь ямар байна гэдэг дээр бол ундаг. За саяны эдгээр одоо олон улсын үнэлгээнүүд юу үнэлдэг вэ? Ер нь хэрэгжилтийг л үнэлдэг байхгүй. Тэгэхээр бид хэрэгжилтээрээ л гацаад байна гэсэн үг. Байгаль орчны чиглэлээр бол нэлээд дөрвтэй алхам бол 12 оноос хойш бол аваад явж байна. Одоо байгаль орчны багц хуулиа батлаа тий. За гэхдээ энэ дээр бид нэг юм орхидог. Доктортой хөгжлийн одоо индекс гэдэг дээр нэг юм орхигдоод байгаа юм. Уул уурхайн салбар одоо нэг талдаа хөгжиж байна тийм ээ. Бид одоо Монгол улсын хувьд бол зайлшгүй уул уурхайн салбараа түшиглээд явах юм эдийн засагтай орн. За тэгвэл энэ уул уурхайн салбар хөгжөөж явхад нийгмийн асуудлаа зохицуулж чаддаггүй байхгүй. Жишээ татъя. Дорн говийн тийм ээ дорн говийн одоо айраг сум байна тийм. За айраг сумыг одоо харахад бол уул уурхайн одоо тусгай зөвшөөрлийн хэмжээгээрээ гэх юм бол ер нь топт орж байгаа байхгүй. 70 жаргалын сум бол одоо жишээлбэл 2 дахь том 98 ширхэг лицензтэй одоо сум байна. Газар нутгийнх нь одоо 90 гаруй хувь нь одоо уул уурхайн тусгай зөвшөөрөл одоо эзэмшсэн байна тий компаниуд эзэмшсэн байна. За тэгэхээр бид энэ дээр одоо доктортой хөгжлийн индекс төр юу харддаг гэвэл за болно тийм ээ нийгэм одоо эдийн засаг чинь энэ уул уурхайн салбар төр түшиглээд байна тий. За тэгвэл иргэдийн асуудлаа яаж шийдвэрлэж байгаа юм бэ гэд хардаг. За тэгэхээр нийгмийн асуудал иргэдэд тулгамж байгаа бэрхшээлийг яаж шийдвэрлсэн бэ гэдээ харахад 70 жаргалын сум, айраг сум дээр одоо сүүлийн 10 жилд хоёрхан л бүтээн байгуулалт бий болсон биш. Төрөөс биш. Тэр нь юу гэхээр хаан банкны нэг байр, маг компани барьсан 120 хүүхдийн нэг цэцэрлэг. Өөр одоо ерөөсө төрөөс бий болсон дэд бүтц яг нөгөө автомашины зам болол одоо бий болоод ах шиг байна. За үүнээс өөр одоо дэд бүтц дээр ч юм уу нийгэм дээр эдийн засаг дээр иргэдэд одоо тулгамж байгаа асуудлыг шийдсэн байхгүй учраас энэ маань ямар үр дагавар гаргадаг вэ гэхээр иргэд өөрөө бохимддаг байхгүй. Энэ чинь газар нутг нь одоо өөрөө одоо нүүдлээд сурших газар нутаггүй болчиход байна те. Гэхдээ тэгвэл надад ямар бенефит өгж байгаа юм бэ энэ уул уурхайн салбар чинь гэдэг асуудал яригд. Тэгэхээр энэ асуудлаа бид бол зохицуулж чаддаггүй. За тийм учраас энэ доктортой хөгжлийн индекс дээр бол ундаг. Энд чинь бас нөгөө авилгын төсөөл рүү орох уу энэ? Доктортой хөгжлийн индекс бол авилгын төсөөлийн индекст ордоггүй. Ордоггүй юм байна те. За энэ хэвлэлийн өргөчлөөний индекс ялангуяа хэвлэлийнхний бидний хувьд бол одоо энэ их чухал индекс байгаа юм. Энийг юу юугаар хэмжигддэг ер нь? Хэвлэлийн эрх чөлөөний индекст бол би өөрөө яг бичлэн оролцдоггүй. За гэхдээ энийг бол одоо бүлэг одоо янз янзын бүлэг хүмүүсээс авдаг гэсэн. Асуулгаар авч тодруулдаг байхгүй. За нэгдүгээр шат нь бол асуулгаар хуульч нараас, өмгөөлөгчдөөс, прокуророос, сэтгүүлчдээс одоо хуульчдаас гэх судлаачдаас ингэж авдаг. Иргэний нийгмийн байгууллагаас. Тэгээ ийм олон бүлэг хүмүүсээс яг ийм маш олон одоо бүлэг багц асуудлаар тодруулга авдаг байхгүй. Танд одоо ийм импакт ирж ийсэн үү? Танаа улсад ийм одоо үйл явдал болж ийсэн үү гэдэг ч юм уу. За тэгэхээр энэ одоо мэдээллийг нэгтгээд хоёр дахь шатны одоо үнэлгээн дээр бол яадаг вэ? Шинжээчтэй ажилтдаг. Тэгэхээр яг энэ тухайн одоо бүлэг хүмүүст үүсэж байгаа асуудал нь яг энэ хэвлэлийн эрх чөлөө иргэдийн мэдээлэл авах эрхэд яаж нөлөөлж ийн вэ гэдгийг бол одоо экспертүүд олон улсын экспертүүд үнэлж гаргаж ирдэг ийм судалгаа. Гэхдээ энэ хэвлэлийн эрх чөлөөний индекс бол авилгын төсөөлийн индекс бол бас авч ашиглагддаг юм байна тий. За дижитал амьдралын чанарын индекс. Дижитал амьдралын чанарын индексийг бол за нэгдсэн үндэсний байгууллага гаргаж байна. За гэхдээ Surfsync гэдэг одоо энэ хувийн эмчлийн компани бол гаргаж байгаа чанарын индекс бол маш нарийн үнэлгээтэй гаргаж ирдэг байхгүй. За тэгэхээр энэ одоо энэ хувийн хвшлийн хийж байгаа индексийг олон улсын байгууллагууд ялангуяа Дэлхийн банк авч ашиглаад байна. За энэ Дэлхийн банк авч ашиглахдаа юун дээр ашиглаж байгаа гэхээр World Governance Index тийм дэлхийн засаглалын индекс руугаа авч ашиглаад байгаа байхгүй. Тэгэхээр яг авилгын төсөөлийн индекс дээр шууд импактгүй. Гэхдээ бусад индексүүд дээр бол нөлөөлөд байна. Тэгэхээр бусад индекс дээр нөлөөлөхөөр авилгын төсөөлийн индекс аваад ашиглана л гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ одоо энэ чи юу илэрхийлээд энэ индексээр? Дижитал чанарын индекс гэдэг нь одоо хамгийн гол асуудал нь цахимжаад явж байна тийм ээ.
За энэ захимжаад явж байгаа дээр одоо иргэн бүр тэгш хүртээмжтэй байж чадчихэв үгүй юу гэдгийг л үнэлдэг. За мэдээж энэ дээр бол чанарын асуудал ярьж байна тий. Одоо интернетийн хурд, чанар, хүртээмжийн асуудал буюу төрийн үйлчилгээ иргэдэд хэр хүртээмжтэй юм бэ гэдгийг л хардаг. За энэ дээр нэг юм хэлэхэд 1980 онд бол нэг дэлхийн том өөрчлөлт орсон. За энэ том өөрчлөлт нэг нь бол одоо энэ захимжилт байхгүй тий. Интернет гэдэг юм бид 80 онд одоо гарч ирлээ. За тэгэхээр энэ 80 оноос хойш энэ захимжилт мэдээлэл технологи хурдцтай хөгжиж байгаа учраас захимжилт буюу одоо энэ дижитал чанарын индекстэй сайбер одоо ертөнцийн бид хувь хүний хувьд яаж орсон тогтнох вэ гэдгийг бол маш өндөрөөр үнэлдэг болсон. Энэ бол бусад индексүүд дээр бол одоо нөлөөлж эхэлж байна. Тийм байна. За энэ Bertelsmann шилжилтийн индекс гэж. За Bertelsmann шилжилтийн индекс гэдэг маань одоо авилгын төсөөлийн индексийн нэг их сурвалж. За энэ бол одоо дөрвөн бүлгээр үнэлэгдэх засаглалыг илүү үнэлдэг байхгүй. За энэ дээр бол бид ер нь унжаагаагүй боловч сүүлийн 2 жил бол унсан. За эргээд одоо өнгөрсөн жил бол бага зэрэг өсөлттэй байна. За гэхдээ ер нь Bertelsmann шилжилтийн индекс бол ерөнхий үнэлгээ гарч засаглалын хувьд тийм ээ илүү бодлого талыг нь үнэлдэг гэсэн. За тэгэхээр энэ бодлого талын үнэлгээ маань бол ерөнхийдөө нэг тийм одоо муугүй гараад идэх л гэсэн. Улсаа хөгжүүлэх их зөв бодлого гаргадаг юм байна гэсэн үг үү? Бодлогын хувьд бол тодорхойлохдоо бол наривчлаад тодорхойлсон л гэсэн үг. Одоо засаглал дээр тийм ээ. За энэ дээр бол ерөнхийдөө бол Bertelsmann-ийн индекс дээр бол гайгүй үнэлэгддэг. За нэг юм тодруулж хэлэхэд за Малайзд бол хэсэг хугацаанд ажиллаж исэн. Малайз улс бол жишээлбэл авилгын төсөөлийн индексээр манайхаас нэг 60 байрын урд явж байдаг байхгүй юу? За яг хууль тогтоомж бодлогын хувьд энэ Малайз улсыг Монгол улстай харьцуулах юм бол манайхаас сул чанар тийм ээ одоо манайх илүү сайн үзүүлэлтүүд маш их байдаг. За тэгэхээр бид юун дээрээ алддаггүй гэдгээ одоо харах хэрэгтэй. Хууль тогтоомж бодлогын хувьд бол их сайхан юмнууд тодорхойлоод гаргаад байна шүү дээ, тийм. За тэгвэл нөгөө талдаа бид хэрэгжилтээрээ алддагаас гадна мэдээлэл өгч чаддаггүй. Одоо энэ олон улсын олон их сурвалжууд байна тийм. За энэ их сурвалжууд юун дээр үндэслэх вэ? Нэгт судлаачийн үнэлгээ бол оролцож байна. За дээрэс нь голон дээр мэдээлэл төр боловсруулалт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээлэл ил тод байна уу, ард нь хариуцлага байна уу гэдгийг үнэлэхээр бид унчаад байдаг байхгүй. Хэдийгээр одоо зарим нэг улсаас хамаагүй илүү бодлого тодорхойлсон, хамаагүй хууль нь наривчлагдсан, зохицуулагдсан боловч хэрэгжилтээр ирээд гацаад байна. Тийм байна. Ер нь тэгэл энэ олон индекс чинь явж л энэ авилгын төсөөлийн индексийн баг бүрэлдэхүүнүүд ихэнх нь болд юм байна шүү дээ, тий? Ихэнх нь болд гэж. Тийм байна. За тэгэхээр хоёлаа энэ авилгын төсөөлийн индекс дээр бас жоохон дэлгэрүүлж яриа гэж ингэж бодсон юм. За бид нэр ингээд бараг 7 жил чөлөө ингэж унж жагаад нодон болвол бас нэг 4 байр ахсан юм байна, тий? 3 байр ч юм уу. Тэгээ энэ юутай холбогдсон. Анх яагаад ингэж унаад байдаг гол шалтгаан юу вэ? Тэр чинь жил болгон энэ байгууллага чинь индексээ гаргаад за танах ийм дээр хамгийн их алдсан байх шүү гэд ингээд юугаа өгд юм бэлээ шүү дээ, зөвлөгөөгөө тий. Тэр ямар гол зөвлөгөөнүүд өгч ийсэн. Тэрийг одоо бид нар биелүүлээгөө болоод унаад байсан байлгүй. Өнгөрсөн жил 24 онд юугийн сайн биелүүлчихэд бид нар 4 байр ахчих. Юугийн сайн биелүүлээгүй. Энэ байр гэдэг бол зүгээр л улс орнуудыг чагсаачдаг байна. За мэдээж бид 33 оноотой гэж байна тий. Тэгэхээр энэ 33 оноо гэдэг чинь бүхэл тоогоороо иргэдэд харуулж байгаа нь л бүхэл тоо шүү дээ. За түүнээс бол дотроо энэ задаргаа нь бол одоо задгаа тоогоор явдаг. 33 100-ны хэд ч гэдэг юм дээ. Тэгэхээр энэ задгаа тоогоор явхад зарим орнууд одоо задгаа тоон дээр бол унсан байна. Тэ одоо манайх одоо баг зэрэг өсөлт үзүүлсэн гэдэг нь заавал манайх одоо амжилт гаргасан дач биш. Бусад орнууд унсан ч юм уу тийм байж болно тэ. Тэгэхээр энэ нөгөө наривчлагддаг аргачлал нь өөрөө их нарийн байхгүй. Тэгэхээр энэ задгаа тоогоор үнэлэгдэж байгаа юм бид иргэдэд харуулахдаа л бүхэл тоогоор харуулж байгаа. Тэгэхээр энэ 114 лөө 121-ээс орчлоо гэд баярлах юм өнөөдрийн байдлаар юу ч байхгүй. 33 оноо өнөө байдгаараа байсан. 33 оноо гэдэг байдгаараа л байж байгаа байхгүй. Заслын ард талд нэг тоо нэмэгдсэн юм уу? Яг үннийг хэлэх үү? Миний нөгөө хэлэхэд бутархаа тоо унтсан байхгүй. Унтсан юм байна. Бүр дааш одоо итэл одоо унтсан байна тий. За тийм учраас би одоо энэ уучлаарай бидний дээр байсан жагсажсэн улсууд маань доошоо унчаар бид нар дээшээ гарч ирсэн юм шиг харагдаад байгаа юм байна шүү дээ тий. Ер нь бол тэгж ерөнхийд нь тэгж хэлж болно.
Тэгэхээр энэ одоо баярлах юм юу ч алга. Өнөөдөр би за ийм юм дээр сайн байна гэд одоо хэлчих гэхлээр надад юм олдохгүй байна л та. За тэгвэл надад ч их шүүмжлэл ирдэг. За өнгөрсөн хугацаанд одоо төрийн өмчт кампани, төрийн байгууллага, за ялангуяа авилгатай тэмцэх одоо чиглэлийн бодлого хөтөлбөр гэд шүүмжилж исэн юм бол их бий. За тэгэхээр энэ дээр одоо сайн талыг нь яриач гэдэг байхгүй. Одоо тийм шүүмжлэлийг бол надад төрийн байгууллагаас ч ирж исэн, төрийн албан агчдаас шийдвэр гаргадаг хүмүүсээс ч ирж исэн. Та сайн талыг нь гаргаж яриач. Надад тэг шаардлага байхгүй. 240 мянган төрийн албан агч байна. За энэ 240 мянгуулаа өөрсдөө бол магтаж болно. Би бол судлаач, шүүмж хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 240 мянган хүнтэй өрсөлдөж би нэмж тэрийг магтах ямар ч шаардлага энэ хийх хэрэгтэй ажлаа л хийж байгаа шүү дээ. Тий одоо тэгээд гол зөвлөмж нь юу вэ? Одоо Монгол улсад та нар одоо ийм дээр лавтаад байгаа учраас одоо ингээд доош оноод байна та бүхний энэ онооч эсвэл өсөхгүй байна гэдэг дээр. За энэ жил бол өнгөрсөн 5 жилийн зөвлөмжийг нэгтгэж гэсэн. Өөрөөр хэлбэл 5 жил ингээд бид хэлсэн шүү. Тэгтэл та нар хэрэгжүүлээгүй шүү. За тийм учраас өнгөрсөн 5 жил өгсөн зөвлөмж нэгтгээд маа дахиад одоо хэрэгжүүлээч гэдэг өгсөн байхгүй. За энэ дээр ерөөсө хамгийн ихэнд одоо хэлж байгаа юм нь байгаа хууль тогтоомжоо яг байгаагаар нь хэрэгжүүлчихээ буюу давхар стандартгүй хэрэгжүүлчих. Надад нэг өөр, танд нэг өөр хэрэгжээд байна. Энийгээ одоо өөрчилчихөө. Яг одоо эрх тэгш үйлчилдэг болгочихоо. Байгаа мэдээлэлээ ил тод болгочихоо гэдэг. За шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоогоо хангацгаа. За нөгөө талдаа хариуцлагаа тооцоочоо. Ийм үндсэн дөрвөн юмыг бол яг хэлдэг. 4-5 жил одоо давтаж хэлж байна. За үүнээс гадна төрийн өмчт компани засаглал, шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах гэд манай онцлог тохирсон зөвлөмжүүдийг бол өгж исэн байхгүй юу? Тэгэхээр одоо бид энэ онцлог тохирсон зөвлөмжүүд гэдгээ бас харах хэрэгтэй. Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах хуулийг Монгол улсын ерөнхий сайд өөрөө ингээл 3 жилийн өмнө их хурлын дараад өргөн барьж ирсэн шүү дээ. Яг саяны одоо хөрөнгө хураах хуультай адилхан тий. 3 жил боллоо шүү дээ. Тэгээд тэр нь хэрэгжээгүй л байна. Тий. Тэгэхээр энэ шүгэл үлээгч буюу хүний эрх хамгаалж байгаа хүмүүсийн одоо эрх нь бол зөрчигдөж байгаа гэдэг дээр одоо бид зүгээр захын жишээг аваад хэлж болж байна тий. За дээрэс нь манай том алддаг асуудал гэх юм бол хууль сахиулах байгууллагаас хүний эрхийн одоо зөрчил гаргадаг. За энэ нь одоо ардчлалын индекс гэдэг одоо авилгын төсвөлийн индексийн нэг их сурвалж дээр ороод ирдэг байхгүй. Бүхэл бүтэн бүлэг болоод ороод ирдэг. Тэгэхээр энэ ардчлалын индекс дээр бид хамгийн их уналттай яваад байна гэдэг шүү дээ. Хуулийн засаглалын индекс буюу хуулийн хэрэгжилт дээр бид уналттай байна. Тэгэхээр ингээд энэ маань одоо ингээд нөлөөлж гарч ирдэг. Би нэг юм санаад байна. Тэр нөгөө одоо Нямбатар сайд, хууль зүйн сайд байхад нь энэ оюун эрдэнэ ерөнхий сайдчийн даалгавар өгөө. За энэ авилгалын индексийг одоо ингээд нэг үрчлэн хэдүүлээ бичиж аваач үлээ тэмдэглэж аваад яг энэнийхэн дагуу хариу үйлдэл хийгээд энэ индексээ өсгөх юм шүү энэ гээд нэг тийм үйл явдал болж исэн тийм үү? Би буруу санаагүй. Яг зөв санаж байна. 2021 онд. За тэгээд тэрүүгээр ер нь ямар ажил хийгдсэн бэ? За тэрүүгээр ямар ажил хийгдсэн гэвэл мэдээж одоо 5 иш ажиллагаа гэдэг. 5 иш ажиллагааны хүрээнд одоо хөрөнгө буцааж авах ажил бол өссөн. Үнэхээр өссөн. За гадагшаага алдсан хөрөнгөө бол манайх буцааж олж авах асуудал дээр бол тодорхой ахиц гарсан. Жишээлбэл одоо нөхөн төлөвлөлтөөр авилгын гэмт хэрэгээс учирсан одоо хохирлыг 96.2 тэрбум төгрөг байсан байхгүй юу? 21 онд. За яг энэ зарлагдсанаас хойш бол 2.2 их найт төгрөгийг бол нөхөн төлөвлөж авсан авилгын гэмт хэрэгээс учирсан хохирлыг. За гэх мэтчлэнгийн юм одоо ахиц эерэг үзүүлэлт бол би гарсан тий. Учирсан хохирол нь одоо 1 их найдаас 5 их найд хүртэл одоо өссөн байна шүү дээ. За гэхдээ энэ дээр бас нэг юм би за үүнтэй холбоотой Transparency International байгууллагаас авилгын төсвөлийн индексийн бүх их сурвалжаар нь задлаад за ийм 6 бүлгээр 30 чиглэлээр 100 гаруй үзүүлэлтүүд байдгийг шүү. Та нар энэ дээр анхаарай шүү гэдэг ингээд наривчлаад өгсөн. За энэ бол Нямбатар одоо сайдын одоо тухайн үед хийсэн ажлын одоо үзүүлэлт мөн үгүй л мөн амжилт мөн үгүй л мөн. Яагтвэл бид одоо авилгын төсвөлийн индексийг зарлаад 20 гаруй жил болсон шүү дээ тий. Тэгэхэд бид доторх задаргааг нь огт мэддэггүй байсан байхгүй.
За албаны хүмүүс ч мэддэггүй байсан уу тий? Сайн мэдэхгүй. Ерөөсөө мэдэхгүй. Тэгэхээр одоо бид зүгээр л ингээл дотроо 9 үзүүлэлттэй байна. Нэг нь унсан байна, нэг нь өссөн байна гэж яриад байдаг шүү дээ. Тэр нэг өссөн, нэг унсан яагаад вэ гэдэг доторх задаргаа бол огт байдгүй байсан байхгүй. Иргэний нэгэн байгууллагад ч байхгүй, төрд ч байхгүй. Тэгэхээр бүгд одоо цээжний бангаар одоо ингээл гөрөөдөл явж исэн одоо эвгүйхэн хэлэхэд те. За Нямбатар сайдын хийсэн нэг амжилт нь гэвэл энэ авилгын төсөөлийн индексийн нийт одоо 9 их сурвалжаар нь шүү. Задлж гаргаж ирсэн. За энийг бол одоо манай байгууллага бол тухайн үед хамтарч ажиллаад энийг задлаад дэлгэрүүлээд өгсөн байхгүй. За одоо энэ дагуу хийгдэх арга хэмжээ бол төрийн байгууллагын хийгдэх ажил. За энэ бол орхигдсон. Үнэн гэвэл орхигдсон л явж байна тий. За тоон үзүүлэлтээр бол бид гоё 5,000 хүнийг сургалтанд хамруулнаа гэл хүнээ тоолцдог байхгүй. За 4,999 болчлоо. Одоо нэг хүн сургалтанд суух хэрэгтэй. Энэ одоо сургалтын чанар гэдэг юм бол байхгүй байгаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд үннийг л хэлье. Яг ингээд харах юм бол засаглал, авилга гэдэг сэдвэр хамгийн их зөвлөх үйлчлэгийг төрийн өмчт компани, төрийн байгууллагад одоо өгсөн байна, үзүүлсэн байна тийм. За тэгэхээр засаглал, авилга гэдэг сэдвэр 9 сая орчим доллар 24 тэрбум төгрөг орчим тийм иймэрхүү мөнгөөр одоо авилга засаглалаар зөвлөгөө үзүүлсэн биз дээ. Одоо үйл ажиллагаа, сургалт хийсэн байна. Үр дүн нь өнөөдрийн байдал шүү дээ. Тэгэхээр бид яг өнгөрсөн хугацаанд 2022 онд авилгын төсөөлийн индексийн нэг зөвлөмжөөр яг тэгж өгчсэн байхгүй. Төрийн өмчт компани, төрийн байгууллагад үзүүлж байгаа зөвлөх үйлчлэгээ чинь огт чанаргүй байна. Тэгэхээр та нар зөвлөх үйлчлэгийг чанараа эргэж хараач. Тооны араас хөөцөлдөд байна гэдэг. Тэгэхэд энэ дээр бас дахиад л одоо энэ зөвлөмж нь байхгүй, хэрэгжилт байхгүй. Тэгэл өнөөдөр тэгэл бүгд бие чадна гэл одоо таксины жолоочч одоо авилгын асуудлаар зөвлөгөө үзүүлж штэ энэ улсад тийм. Энэ манай сонгуул болоод энэ сонгуулийг одоо энэ олон индекс аль нь үнэлдэг юм бэ? Сонгуулийн одоо явц гэх юм үр дүн одоо энийг аль нь хуульд өгч тийм ээ? Энийг аль нь үнэлдэг? Ардчлалын индекс гэдэг байна тийм ээ. За хуулийн засаглалын индекс ч гэсэн сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжилт ямар байна гэдгийг үнэлж гаргаж ирдэг. Гэхдээ ардчлалын индекс дээр бүхэл бүтэн бүлэг болгож орж ирдэг. Сүүлийн 2 жил одоо ардчлалын индекс маань уналттай гарч ирж байгаа байхгүй юу? 81 оноотой явж байна. За энэ 81 оноотой байхад ардчлалын индекс бол ийм 6 бүлгээр задардаг юм байна. Энэ дээр сонгуулийн ардчлал гэдэг үзүүлэлтээр бид 2 жил дараалаад унчиж байгаа байхгүй. Тэгэхээр сонгуулийн ардчлал гэдэг энэ үзүүлэлтээр бид нар юуг нь харахаар сонгуулийн хуулийг хэрэгжилт, сонгуулийн үеэр гарч байгаа үйл явдал, процесс, түүнийг шийдвэрлэж байгаа үйл явцаас гадна бас нэг асуудал орж ирдэг. Энэ нэг хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой одоо хил мэдээллийн байгууллагаар иргэдийн авж байгаа мэдээллийн асуудлууд байна. За дээрэс нь иргэдэд хүргэж байгаа мэдээллийн асуудлыг аль аль нь үнэлэгдэж орж ирэхээр бид энэ дээрээ унцдаг. Сүүлийн 2 жил унж. Тэр ер нь бол манайхан чинь нөгөө нэг энэ хар машинаар одоо сүүлийн хэдэн юугаар тоолчихв тийм ээ. Энэ дээр одоо зарим нь эний чинь одоо нөгөө засварлаж барьдаг гэл нэг тийм ярьдаг. Яг энийг засварлаж болдгоо жишээлбэл энэ байгууллагууд судалсан юм байдаг болов? Байхгүй. Энэ хар машины үнэлгээг бол тусдаа бие даасан зөвлөх үйлчлэгээр тусдаа судалгаагаар бол гаргаж ирж болох байх. За түүнээс энэ одоо авилгын төсөөлийн индекс, ардчлалын индекс, хуулийн засаглалын индекс юуг харуулдаг гэвэл байгаа хууль чинь юм байна. Хэрэгждэг юм уу гэдгийг л үнэлдэг. Тэр үгээр л яа гэм юм те. Би энэ нөгөө танай байгууллага одоо Transparency International-ийн 1 жилийн дөнгө одоо ингээд олон нийтэд танилцуулж байхад нь би харж ирсэн байхгүй юу. За нодингийнх байна уу. Тэн дээр нэг зөвлөмж нь юу гэхээр энэ таах энэ нөгөө нэг төрийн өмчт компаниудад дэндүүд анхаалахад байна. Тийм ээ. Байж байгаа л нэг төрийн өмчт компани ингээд яагадаг. Тэгээ энүүгээр чинь дамжаад энэ нөгөө нэг сонгуулийн одоо хахуул гэх юм уу ийм их явддаг шүү гэж ингэж тийм зөвлөмж өгч ирсэн би санаж байна. Энэ зөвлөмжийг бол сүүлийн 4 жил өгч. Төрийн өмчт компани засаглалыг сайжруулаа гэдэг зөвлөмжийг 4 жил өглөө. Тэгээ энэ жил бол дахиад л өглөө. За тэгэхээр энэ яагаад гэдэг вэ гэхээр өмнөх судалгаанууд байна. Улс төрийн намын
санхүүжилттэй санхүүжилтэнд нөлөөлж хууль бус санхүүжилтийн асуудлыг нь гаргаж ирэхээр төрийн өмчт компани төрийн одоо байгууллагын худалдаа авалт хангана нийлүүлэлт дээр илүү түшгэлсэн. Тухайн үед одоо тийм ээ анх энэ зөвлөмжийг өгж явах үед 10% одоо комисшн буюу ашиг авдаг хэсэг бүлэг этгээд байсан шүү дээ тийм. Одоо янз янзын тендер одоо олголоо. Одоо харилцан хамааралтай хүндээ олгочоод дундаас нь 10% ашиг авдаг гэж одоо бүр тогтсон ийм жишг шиг юм ярьж явж исэн байхгүй. За тэгвэл өнөөдөр бид сайжирсан юм уугүй мөг хараад үзье. Өнөөдрийн байдлаар 40-50% ашиг авдаг гэсэн яриа байна шүү дээ. Бүр өсөө явцсан. Өсөө явцсан байгаа байхгүй. За тэгэхээр тендерийн дүнгээс нь 40-50% ашигыг аваад байдаг. Дунд нь одоо сонирхлын зөрчил үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаад байгаа байхгүй. За гэтэл ийм байсаар байтал бид асуудлаа зохицуулахгүйж төрийн өмчт компанийг одоо улам л ингээл томруулаад байна шүү дээ. Тэгэхээр энэ улам томруулаад байх тусам бид авилга ашиг сонирхлын зөрчлөө өмнөх асуудлаа зохицуулаагүй гэж дараагийн асуудлыг бий болгоод байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хэмжээний одоо санал зөвлөмжүүдийг бол ууг нь чадхаараа өгөөл явдаг. За тэгтээ авч хэрэгжүүлж байгаа нь өнөөдөр бол тодорхойгүй л байхгүй юм байлээ тий. За дараагийн бас нэг энэ тэр зөвлөмжөөс би ингээд надад одоо санаж байгаа юм юу гэхээр энэ нөгөө төрийн бус байгууллагууд холбоодуудаар чинь дамжиж одоо хууль ус мөнгнүүд бас сонгол руу их орж ирж байна гэсэн бас тийм зөвлөмж өгч ирсэн санагдаж байна. Энэ жил бол шинээр орж ирсэн зөвлөмж. Тийм үү. За энэ яагаад шинээр орж ирсэн гэхээр өнгөрсөн жил авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн одоо хэрэгжилтийн сүүдэр илтгэл буюу одоо эртний нийгмийн байгууллагын параллел илтгэл гарсан байхгүй юу өнгөрсөн жил. За энэ дээр бол одоо нэмэгдэж орж ирсэн асуудал. За төр бол одоо авилгын эсрэг конвенцийнхаа хэрэгжилтийг бол тайлагнаад явсан. За энэ тайлагнсан нь үнэн юм уу худлаа юм уу гэдгийг нь одоо параллел илтгэлээр онолж гаргаж ирдэг байхгүй. За тэгэхээр энэ бол Transparency International байгууллагын боловсруулсан авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн хэрэгжилтийг хянах үед илэрсэн одоо ноцтой асуудал. Буюу одоо жижиг холбоодоор дамжиж одоо авилга ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал нь илүү давмгай байна гэж гарч ирсэн. Юу гэхээр яг улс төрийн нам өөрөө бол одоо энэ дотор бол сайн ч хүн бий, муу ч хүн бий тий. За гэхдээ энэ одоо сонирхлын зөрчил, авилгын асуудал яаж үүсээд байна? Ялангуяа энэ ашиг сонирхлын зөрчил гэдэг нь одоо давуу байдал нэгэндээ үүсгэж байгаа энэ нөхцөл байдал нь яаж үүсгэж байна гэхээр энэ нөгөө жишээ татъя тий. Жишээ шүү. Энэ одоо заавал одоо тийм гэж юм шиг. Жишээлбэл одоо бүхийн холбоо, төгсөгчдийн холбоо гэдэг юмараа дамжаад одоо бие биендээ даваа байдал үүсгэж байна л да. Нэг холбоогоор одоо эрх ашиг нэгддэг ахна шүү дээ. Тэгэхээр энэ холбоогоор дамжиж эрх ашиг нэгддэг боловч нөгөө талдаа нэг нам хэрнээ ижлэх нэг намынхаа нэг хүнд одоо даваа байдал үүсэхгүй харин ч бүр хясан богдулчаад өөрийнхөө одоо ашиг сонирхлоор нэгддэг холбооч юм уу жижиг бүлэглэлийнхаа хүнд бол даваа байдал үүсгэж байна. За энэ маань одоо ямар нөхцөл байдлыг үр дагаврыг гаргадаг вэ гэхэлэр одоо намын доторх бүлэглүүд одоо тийм ээ намын доторх хуваагдал илүү одоо хөгждөг байхаа л да. Тэгэхээр одоо нэгэндээ даваа байдал үүсгээд идэх юм бол тухайн даваа байдал үүсгдэг фракц руу одоо шингэж орох нь илүү ашигтай болоод тахна шүү дээ. Тэгэхээр нөгөө нам доторх юм зөрчилдөөн хагаралдаан бол үүнээс илүү давуу үүсдэг гэж бол харагдаад байна. Тэгэхээр энэ маань одоо судалгаагаар гарч ирж байгаа учраас одоо энэ дээр бол дагнсан судалгаа бол хийх шаардлага бол байна. За хэдийгээр одоо яг энэ дээр дагнсан судалгаа наривчилж бол хийгдээгүй боловч ерөнхий нөхцөл байдлаар энэ бол тодорхой гарч ирж байна. За баярлалаа. Ингээд нөө энэ олон улсын индексүүд одоо Монгол улсыг хэнд яаж үзүүлдэггүй, тэрийг нь олон улсын байгууллагууд яаж авч ашигладаггүй, бид нар юун дээр алдаад байна гэсэн энэ одоо асуултыг бол манай зочин сая одоо дэлгэрэнгүй тайлбарласан байхаа гэж би ингэж бодож байна. Тэгээд дараагийн нэг хэсэг асуултууд бол юу гэхээр одоо Монголд одоо яг өнөөдөр өрнөд байгаа үйл явдлын талаар таны би судлаачийн хувьд одоо таны бодлыг сонсъё гэж бодсон. За одоо хамгийн халуун цэг манай судлаач бол яг одоо өнөөдөртөө бол Монгол улсад амьдрахгүй байгаа гадаадд тэр өөрийнхөө ажлыг хийгээд
олон улсын байгууллагад ажиллаж байгаа боловч энэ Монголд болж байгаа өрнөж байгаа энэ үйл явдал маш их анхаарал хандуулж тэр сошиалаар бол байнга одоо ингэж нийтлэл бичиж ингэж ард түмнээ зөв мэдээллээр хангаж ингэж байгаа юм хүн байгаа шүү те. За эхний асуулт одоо хамгийн том гал асаад байгаа асуудал бол энэ ерөнхий сайдын хүүгийн гэх юм уу одоо энэ асуудал байна. Тэгээ энэ дээр би таны байр суурийг сонсъё гэж бодсон юм. За нийгэм бол маш их бухимдалтай байна. За би гадаадд байхдаа бол энэ асуудал өрнөснийг бол одоо хэвлэлээр бол ажигласан. За гадаад байхдаа бол өөрийн бодлоо бол постоор оруулжсэн. Тухайн үед анх энэ асуудлыг өөрсөж гарч ирэхэд судлаачийн хувьд бол тодруулж гаргаж ирэх асуух, тодруулах, мэдэх те маш олон асуултууд бол байсан. Тухайн үед бол хариултыг олох гээд бол хэвлэлээс олоогүй. За тэгэхээр ингээд асуулттай байж итэл одоо нийгэмд одоо янз янзын одоо мэдээлэлүүд цацагдж байна тийм. За энэ бол ерөөсөө насан турш хүүхдээ. Тийм учраас энэ одоо ямар ч хамаагүй. Хүүхдийг нь битгий оролцуулаа. Энэ ерөнхий сайдтай хамаагүй гэх өнцөг бол гарч ирлээ тийм. За судлаачийн хувьд, Монгол улсын иргэний хувьд, за энэ чиглэлээр мэргэсэн хүний хувьд иргэдэлөх аль нэг талыг барихгүй. Тийм. Тэгээ тэгэх нь бол зүгээр л нийгэмд оруулж байгаа хувь нэмэр гэж боддог. За яг энэ ерөнхий сайдын хүүтэй холбоотой бол энэ хүн бол улс төрт нөлөө бүхий этгээдэд хуулийн дагуу тооцогддог. 2013 онд манайх одоо Аз номхон талаан бүс нутгийн байгууллага одоо санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхтэй ФАТФ гэж бид нар ярьлаа. ФАТФ-ийн зөвлөмжийн дагуу 2013 онд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулсан байхгүй. За ингэж өөрчлөлт оруулахдаа хид хідэн шин нэр томьёо оруулж ирсэн. Тухайн үед одоо түрүү ярьлаа 1980 онд IT тэ мэдээлэл технологи хөгжснөөс хойш цахимжилт гэдэг юм бий болсноос хойш одоо аливаа асуудлыг харах өнцөг маань өөр болж эхэлсэн. За үүнтэй холбоотой бид 2013 онд улс төрт нөлөө бүхий этгээд тэ халахвч компани, халахвч банк, эцсийн өмчлөгч гэх мэтлэнгийн шин нэр томьёог хуулинд оруулж ирсэн байхгүй. За энэ дээр бол 3.1-ийн 5-т одоо мөнгө угаахтай тэмцэх хуулийн улс төрт нөлөө бүхий этгээд гэдэг нэр томьёог шинээр тодорхойлохдоо улс төрт одоо нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль гэдэг урт нэртэй хууль. За энэний 22 заасан этгээдийг одоо хэлнэ гэж заасан. За 22-т заасан этгээдт нь бол одоо Монгол улсын ерөнхий сайд багтаж байгаа. За түүнээс гадна таслал тавиад түүний эхнэр хүүхэд одоо үрчилж авсан хүүхэд гэд бүгд орж байгаа байхгүй. За олон улсын стандартаа харъя. Тэгэхээр ФАТФ-ийн зөвлөмжийг бид хамгийн түрүүнд хардаг. Яагаад гэвэл бид чинь ФАТФ хурж ирээд үнэлэхээр саарл одоо жагсаалтанд оруулцдаг шүү дээ. Саарл жагсаалтанд оруулна гэхээр дахиад нөгөө эрсдэл нь Монгол улсынх өсөөд, зээлийн хүч өсөөд, дамжуулагч банкны шимтгэл өсөө явчихдаг байхгүй. За дээрэс нь гадаад одоо гүйлгэн дээр одоо гацалт үүсдэг. За тэгэхээр бид тэрийг одоо тийм болохгүй гоё харагдахын тулд ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлдэг шүү дээ. За энэ тэгэхээр ФАТФ-ийн зөвлөмжөөл харна гэсэн үг. Тэгэхээр ФАТФ-ийн зөвлөмж одоо улс төрт нөлөө бүхий этгээдтэй холбоотой 12 зөвлөмж 22 гэдэг ингээд зөвлөмжүүд байгаа байхгүй. За энэ дээр нь ингээд тодорхойлцсон. За тэрэнд одоо хамт амьдрна уу, амьдрахгүй байна уу, салаа явна уу, автагаа муудсан уу, сайдсан уу хамаагүй хүүхэд нь бол энэ улс төрт нөлөө бүхий этгээд юм аа гэдэг байхгүй. За ингээд Нүүбийн конвенцийн дагуу одоо 52 дугаар зүйл зааснаар нь энэ улс төрт нөлөө бүхий этгээдийг хянана гэсэн байдаг байхгүй. За Нүүбийн конвенцийн давилгын эсрэг конвенцийн 52 дугаар бүлгийг нь зүйлийг нь харахаар энэ одоо мөрдөн шалгалт явуулахдаа улс төрт нөлөө бүхий этгээд хүүхдийг нь хамруулад хяналт мөрдөн шалгалт явуулах юм эрх хэмжээг нь олгоцсон байгаа. Тэгэхээр бид олон улсынхаа одоо энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвенц ФАТФ-ийн зөвлөмж бол Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн нэг. Тэгэхээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эдгээр баримт бичгүүдээ л одоо хэрэгжүүлэх ёстой л гэж хэлээ. Тэгээд ерөнхий сайд чи өөрөө нэг бас нэг мэдээлэл хийхдээ нэг зогсоордсон юу гэхээр би тэр Hero Entertainment компани 50% хөгжүүлийг эзэмшдэг. Хүмүүс маань намайг орлоо тэнд байж идэг. Тэндээс их орлого олсон мэтэр нэг юм хэлсэн юм а тий. Тэгэхээр энийг одоо та яг ямар дараалалаар яаж шалгаж болох тухай
та нэг бичсэн байсан те. Энийг нэг манай үзэгчид нэг хэлээд өгөөч. За тухайн хүн бол одоо компанитай байж болно тийм. За улс төрт нөлөө бүхий итгээд альва бизнес эрхэлдэг бол тухайн бизнес нь харин төрийн үйл ажиллагаанд оролцох эсгүй байхгүй. За энийг бол би хэлж байгаа юм биш. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 21-т заасан байна. Тэгээ одоо энэ улс төрт нөлөө бүхий итгээд байх юм бол одоо холбоотой компани нь төрөөс санхүү жилзээл, тусламж, хандив одоо тендер одоо альва зүйл авах ёсгүй гэж заасан байхгүй. За одоо тэгтээ энийг ийм тохиолдол байна. За энэ яг ерөнхий сайд өөрөө нөлөөлөөд энэ тендер одоо тийм ээ төрийн төсөл хөтөлбөр хүртэл орж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 20 хязгаарлалт заасан байхад энэ ерөнхий сайд нөлөөлөөд энэ одоо мөнгийг одоо Hero Entertainment гэдэг компанид олгосон юм уу үгүй мүү гэдэг асуудал. За энийг бол би хэлж мэдэхгүй. Энийг бол өрдөн шалгах байгууллага нь шалгаад тогтоох хэрэгтэй нэг талдаа. За хоёрт нөгөө талдаа гэх юм бол иргэн одоо Монгол улсын ерөнхий сайдын хүү тий. За энэ хүүхэд хэрвээ одоо өөрөө би ийм байгууллагаас авсан юм а гэх юм бол нэг тогтоох бол амархан байхгүй. Тий. Энийг одоо юугаар тогтоодгүй бол би татвар төлөлтөөр л тогтоо. Тэгэхээр энэ нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдчихгүй. Хувь хүнд мөнгө гарсан ба шүү дээ. Одоо жишээлбэл нэг байгууллага надад мөнгө өгөхдөө нийгмийн даатгалын шимтгэл одоо хувь хүний орлогын албан татварыг суутгажиж өгдөг байхгүй. За тэгэхээр суутгажиж өгсөн байх хэвээр тэр суутгагдсан мөнгө нь татвар төлөгдсөн л байх хэвээр байхгүй. Тэгэхээр энийг одоо татварын байгууллагуудаас нь нийгмийн даатгалын ерөнхий газраас нь ч юм уу те татаад авахд бол гарч ирэх ёстой. Хэрэг татаж авахд гарч ирээгүй бол энэ бол худлаа л гэсэн үг. Тий. Тийм тэгээд тэр зөвхөн миний л харж байгаагаар бол ямар ч байсан тэр нөгөө нэг энэ бид нар чинь нэг 2 жил чөлөө наадам хийгээгүй шүү дээ. Тэгээд тэрний чинь одоо энэ телевизээр чинь нэг амар наадам зохион байгууллаа шүү дээ. За тэрийг тэр Hero Entertainment ийм Баатар гэж хүн хийсэн найруулсан. За тэр юуг зураг авалтын одоо энэ Жонко Батлаг гэж хүний энэ нөгөө бас нэг амралт нөгөө Чингисийн хүрээ амралтын дээр авсан. За лав тэрийг бол бүх улсаараа харсан. Тэгэхээр тэр үед хэн оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд байсан уу? Байсан. Тийм ээ. Уг нь ингээд энэ юмнуудыг ингээд хурдхан шиг ингээд шалгаад одоо намайг харахад бол энд нэг ядаад ах юм шиг үл юм харагдаад байгаа юм. Шийдвэл те. Тэгээд энэ чинь авилгатай тэмцэх газар маань чинь 30-аас 60 хоног солигддог гэх шүү. Тийм юм ярьж байна. Хуулиндаа тэгж байгаа 30 хоног тэгээд шаардлагатай бол дахиад 30 хоног. Тэгээ одоо тэрийг шалгасаар байтер энэ залуучуудын маань жагсаал магсаалж юу болох нүг л би санаас аваад байж байна те. За энэ дээр бас ийм нөгөө нэг энийг чинь шалгаад ингээд явахаар цаана бас нэг гэмт хэргийн шинжтэй юмнууд бас гарч ирэх боломжтой юм байна шүү дээ. Энэ нөгөө үндэслэгүй хөрөнгөцсөн мөнгө угаасан татвар төлөгдсөн үү, орлогоо одоо энэ хоомдоо зөв мэдүүлсэн үү энэ төргээл юмнууд бол гарч ирэх ёстой болж шүү дээ, тийм үү? Тий, одоо энийг бол авилгатай тэмцэх газар одоо хууль заасан чиглэлийнхаа дагуу шалгахад гарч ирэх ийм одоо нөхцөлтэй. За гарч ирэх үү одоо байхгүй байна уу гэдгийг бид хэлж мэдэхгүй шүү дээ. Одоо энийг мөрдөн шалгах байгууллага тогтооно гэсэн. За тэгэхээр энэ шалгалтын явцад өөр энтэй одоо юу холбож шалгах вэ гэвэл үндэслэхүй хөрөнгөцсөн нөхцөл байдал үүсч үгүй юу? Тэ? За мөнгө угаасан юм уу? Татвараа яг бүрэн зөв төлсөн юм уу? Хас хоомыг одоо Монгол улсын ерөнхий сайд зөв мэдүүлсэн юм уу? Гэх мэтлэнгийн асуудлыг бол сөхөж гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Энийг одоо цогцоор заавал хариулах л ёстой асуудал. Заавал хариулах л ёстой. Гэхдээ авилгатай тэмцэх газар одоо яг энэ дээр албан хаагчдын мэдлэг чадвар, ур чадвар тий хариуцлага хүрэх үгүй юу гэдэг бол асуултын тэмдэгтэйг л үлдчихэв. Тийм. За яг энэ асуулт дээр танд өөр одоо нэмж хэлэх юм байна уу? Би дараагийн асуулт руу орох гэж байна. За дараагийн асуулт руу. За дараагийн асуулт. За та энэ одоо нийгэмд нэг ийм шууган дэгдэгэд байгаа маань улсууд. Энэ Ухаан удаг гэж компани Ухаан ууд ажиллаж байгаа MCS-ийн нэг охин компани
одоо энэ ухаан удгийн гэдэг одоо энэ нөөц газрыг гадны компанид $350 сая зарчжээ. Одоо бид нэр тэрийг одоо бид нар төлөх болчлоо энэ гэсэн нэг тийм юм ингээд тараад байгаа юм. Энэ дээр та одоо хуульчун, санхүүчүүний хувьд ямар тайлбар хэлэх вэ? Би бол эрх зүйч дээрээс нь compliance засаглалаар бол мэргэсэн. За тэгэхээр энэ дээр бол тэр чиглэлээсээ бол болж байна. Аливаа улс төрийг бол би мэдэхгүй. За дээрээс нь тэр геополитикийн асуудал ч юм уу улс төрчдийн хоорондын асуудлыг бол мэдэхгүй. Гэхдээ засаглалын зарчмаа ярив. Аливаа аж ахуй нэгж одоо хоёр төрлийн санхүүжилт авч болдог байхгүй юу? Нэг нь одоо хувьцааны санхүүжилт, нөгөөх нь зээлийн санхүүжилт. Энэ бол хөрөнгө оруулалт гэсэн үг. Тэгэхээр Монгол улсад одоо тухайн компани $350 сая зээл авсан бол, бонд босгосон бол санхүүжилт орж иржээ, хөрөнгө оруулалт орж иржээ гэсэн үг. За энэ одоо Монгол улсынхаа хөрсөндөө шингэсэн байна шүү дээ. Ажилтны цалин уу, одоо олборлох үйл ажиллагаа, тэр машин техникүү хамаахгүй үйл ажиллагаа Монгол улсад шингэжээ гэсэн хөрөнгө оруулалт. За одоо энэ хөрөнгө оруулалтыг бондоор босгоцсон энэ тохиолдол энэ $350 сая бондын хэлбэрийг харна. Тэ одоо tier 1, tier 2 юм уу? Тэ одоо жишээлбэл бонд одоо автсан байжгаад бондын хугацаа дуусахаар хувьцаанд хөрвдөг юм уу? Эсвэл би зүгээр тухайн компани зээлийг нь буцаагаад төлөх юм уу? Гэт энэ янз янзын хэлбэрийн бонд байдаг. За тэгэхээр би бондын төрлийг бол мэдэхгүй. Гэхдээ за альва асуудал байлаа. Яг одоогийн одоо энэ 34% авна гэдэг тийм ээ төрөөс ухаан удгийн 34% авна гэсэн юм одоо яриа байх шиг байна. Энэ хүрээнд жишээ татхад 34% авчлаа гэж бодъё төрөтэй. За тэгэхээр энэ дээр одоо зээлийн асуудал яригдах гээд байна гэж иргэд бухимдаад байна шүү дээ. Бид карманаасаа татварын мөнгөөсөө төлөх гээд байна гэдэг. Ийм нөхцөл байдал байдаггүй. Яагаад гэхлээр компани гэдэг одоо ХХК юм уу те одоо Хонконгийн бирж дээр гаргасан компани юм уу те. За энэ нээлттэй компани. Энэ хуулийн этгээд нь хариуцлага хүлээсэн баггүй юу? За хуулийн этгээд төлөх ёстой. Иргэд төлөхгүй. Эхний шатанд хуулийн этгээд энийг төлнө. Хэрвээ тэр одоо төсөл нь фейлдээд бүр дампуурсан тохиолдолд ярина үстэй тэр. За бондынхаа мөнгийг төлж чадахгүй тохиолдолд одоо янз янзын эрсдэл гарна тийм магадгүй одоо төрөөс авчлаа ч гэдэг юм уу тийм одоо компани байхгүй болчлоо чи юу ч гэж болно. За гэхдээ энэ мөнгийг авд одоо буцаад төлж чадахгүй боллоо гэвэл компани хуулийн этгээдийн хувьд хариуцлага хүлээдэг. Хуулийн этгээд нь хариуцлага хүлээж чадахгүй нөхцөл байдалд хүрэх юм бол толгой компанид хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд толгой компани одоо хариуцлага хүлээнэ гэсэн үг байна. За ухаан удгийн хувьд бол Energy Resource гэдэг Монголын дотоодын ХХК одоо тусгай зөвшөөрлийг эзэмшдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ засаглалынхаа онолоор бол яах вэ гэхээр Energy Resource хариуцлага хүлээн, Energy Resource чадахгүй бол Energy Resource-ын толгой компани хариуцлага хүлээн. Толгой компани чадахгүй бол толгой компани хувьцаа эзэмшиж байгаа иргэд байна тий. Иргэд нь юм уу хуулийн этгээд юм. Энэ хүмүүс одоо хувь эзэмшлийнхаа хэмжээнд жишээлбэл 20% эзэмшдэг гэсэн бол 20%-ийнхаа хэмжээнд 350-ийнхаа $50 сая хариуцлагыг хүлээдэг байна. Тэгэхээр энэ хүртэл иргэдэд бол ямар ч импакт байхгүй. Энэ төр баталгаа гаргаагүй байхгүй. Төрийг одоо альва компани дээр баталгаа гаргахыг хорьцсон шүү дээ. Тэгэхээр энэ төрөөс гаргасан баталгаа ерөөсөө энэ дээр бол байхгүй учраас энэ хуулийн этгээдийн асуудал, хувьцаа эзэмшигчдийн асуудал энийг одоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энийг одоо би хэлж байгаа юм биш. Энэ чинь хууль нь дэлхийн бүх улсын хууль нь юм багхгүй юу. Тэгэхээр дэлхийн бүх улсын хуультай бид зөрөөд үгүй гэж заавал улс төржих бол бас энэ асуудалтай л байдаг баг. Би одоо таныг энэ мэрэгжилтний хувьд энэ дээр нэг тайлбар хэлээсэй гэж бодсон. Тэгэхгүй л нэг юм тарих угаалтал яваад байгаа юм л да энэ чинь тий. Тэгэхээр манай үзэгчид энэ дээрээс бас өөрсдийнхөө дүгнэлтийг хийх байхаа гэж ингэж бодож байна. За энэ Монгол улс чинь нэг Роснефть компанитай гэрээ байгуулад энэ Чингис хаан буудлынхаа одоо шатхуун үнийг тэр жигт нь хариуцуулах гэрээ байгуулна гэд их хурл руу орж ирээд тэр нь ашгүй хойшлбоо яа болчихгүй ч мэдэхгүй. Тэгэд энэ дээр чинь энэ таны би сошиалаас харсан энэ Роснефть гэж компани чинь бүр олон улсын хоригт байгаа компани байл шүү дээ тий. Энэ ямар хоригт орсон бидний компанитай одоо за гэрээ байгууллаа гэж үзэхэд ямар одоо үр дагавар гарахаар байна.
За Роснефть гэдэг компани одоо Оросын холбооны улсын төрийн өмчийн оролцоотой төрийн өмчийн компани баггүй. За энэ төрийн өмчийн компани учраас одоо Орос Украины хооронд гарсан энэ асуудалтай холбоотой энэ компаниг бол хэд хэдэн хоригт оруулсны нэг нь OFAC буюу Америкийн нэгдсэн улстай Америкийн нэгдсэн улсын айл нэг аж ахуйн нэгжтэй хамтарч одоо үйл ажиллагаа явуулдаг, бизнес эрхэлдэг одоо тийм одоо асуудлыг бүрэн мөсөн хорьсон ийм OFAC-ийн хориг гэж байдаг. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улстай ямар ч хамааралгүй ажиллана шүү гэсэн л утгатай байхгүй. За энэ OFAC-ийн хоригт бол 22 он хавцаа орж исэн санагдаж байна. За өмнө нь бол айгүй олон жил орж исэн байхгүй. Ороод гараал ингээл байдаг. За тэгэхээр өөрөөр хэлбэл Роснефть гэдэг компанитай холбоотой л бол Америкийн нэгдсэн улсын ямар нэгэн бизнестэй одоо холбоотой юу ч хийж болохгүй байна. Хоригтой. За хоёрт нь гэх юм бол Европын холбооны одоо хориг. Европын холбооны гишүүн бүх улсууд нийлээд одоо Роснефть компаниг бол 24 онд бол хоригт оруулж ирсэн. За ингэхээр 27 улс нийлээд хоригт оролцсон байна шүү дээ. Тэгэхээр энд бол хэсэгчсэн хориг тавьсан. За Роснефть одоо компанитай холбоотой үйл ажиллагаа явуулахгүй, эднийхээс худалдаа авалт ханган нийлүүлэлт хийхгүй, далайн бүсээр Роснефть гэдэг компанитай холбоотой одоо усан онгоцны явахгүй гэт ингээд хаацсан байхгүй. За ингээд бусад нэгдсэн үндэсний байгууллага дээр яригдсан асуудал бол нүүб дээр бол хориг тавиагүй. Гэхдээ нүүбийн гишүүн орнууд өөрсдийнхээ хүрээнд одоо өөрсдийн хууль тогтоомжийн хүрээнд хяналтаа хэрэгжүүлэх гэсэн байхгүй. Аюулгүй байдлын зөвлөс. За тэгэхээр энэ бусад гишүүн орнууд бол тодорхой хэмжээнд энэ OFAC Европын холбооны одоо хоригийн хүрээнд өөрсдийнхөө хяналтыг хэрэгжүүлэх одоо нөхцөл бүрдсэн гэсэн. За ийм нөхцөл байдалд одоо манайх Роснефть гэдэг компанитай одоо хамтарч ажиллахаар хилцээр явж явах шиг байна. Одоо зогссон үгийг би бол хэлж мэдэхгүй байна. Гэтэ одоо иргэн хүний хувьд бол энд одоо санаа зовж байна. Яагаад гэхээр за манай Монгол улсын одоо стратегийн бүтээгдэхүүн бол шатах. Манайх ганцхан Оросоос авч байна тийм. За энэ стратегийн бүтээгдэхүүнийг Оросоос авах бол дэлхийн бүх орн Америкийн нэгдсэн улс, Европын холбоо зөвшөөрнө. Яагаад гэвэл энэ манай стратегийн бүтээгдэхүүн манайх өөр газраас авдаггүй учраас авахыг зөвшөөрдөг байхгүй. Одоо энэ хоригийнх нь одоо нэг одоо харж үзэх нөхцөл нь гэдэг байна. За тэгэхээр бид бензинээ авч болно. За гэхдээ хамтраад бизнес хийе гэх юм бол энэ хоригд одоо Монгол улсыг шууд оруулахгүй боловч тухайн хамтарч үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн хүрээнд хуулийн этгээдийн хүрээнд хяналтыг өндөрсгчдөг байхгүй. Тэгэхээр хяналтыг өндөрсгчхөөр бидэнд эрсдэл тулгардаг Монгол улсын хувьд тийм ээ. Хэдийгээр нэг хуулийн этгээдийн хүрээнд хяналт өндөрсөж байгаа боловч одоо энэ хоригт олон хоригт орсон аж ахуй нэгжтэй хамтарч ажиллаж бизнес эрхэлж байгаа өөрөө мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, эрсдэл өндрөөл гэж үздэг. За тэгэхээр энд ингээд нөгөө эрсдлийн хүрээнд биднийг одоо хянд шалгах нь ялангуяа энэ дамжуулагч банкн дээр эрсдэл учрна. Тэгэхээр энэ дамжуулагч банк маань эрсдэл чинь өндөрсөд байгаа учраас бид шимтгэлээ өндөр болгоно гэдэг байхгүй. Яг л яг энэтэй холбоотой хяналтыг чинь бид илүү нарийн хийгээд. Тэгэхээр илүү нарийн хийхэд илүү цаг, технологи, хүн хүч шаарддаг байгаа учраас бид шимтгэлээ өндөрсгөж эрсдлийг чинь одоо өндөрт тооцноо л гэж үздэг. Тэгэхээр ийм импактаа бид холбож хармаар байна. Тэгэхгүй энэ одоо төрийн байгууллага тэг гэрээ хилцэр хийж байгаа хүмүүс бид зөвхөн ашгаа нэг талдаа хараад байгаа боловч нөгөө талдаа бид эрсдлээ харъя л да. Иргэдэд тулгамж байгаа хамгийн том асуудал чинь одоо энэ эрсдлийг бууруулад тийм ээ зээл санхүүжилт хөрөнгө оруулалтын олдцоо нэмэгдүүлэх л асуудал биш. Тий. Тэгээд би энэ засгийн газрын одоо энэ гишүүдтэй энэ манай энэ зочны энэ мэрэгчлэлтний энэ хэлсэн энэ анхааруулгыг бас та бүхэн харж үзээсэй гэж ингэж телевизээр дамжуулаад хүсэж байна. Тий. За та хоёрт 3 минут үлдсэн байна. Сүүлийн асуулт энэ за одоо би бүтэн нэрээр нь хэлж мэдэхгүй зүгээр баячуудын хууль бус хөрөнгийг хураах гэх юм уу да товчоор миний ойлгосноор энэ хуулийн нэг төслийг биччихэд энэ ялангуяа энэ оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд маш их зүтгүүлж байна. Улс их хурлд ороод батлуулах гээд одоо өөрийнхөө энэ сая тэр хүүгийн үйл явдалтай холбогдуулаад зүгээр энийг маань батлуулахгүй гэж юу байна энэ төр гэл тийм юмуд гараад танилээ.
энэ дээр би таны байр суурийг сонсъё гэж бодсон. Би зүгээр эргэн хувийнхаа хувьд бол энэ хуулийн дээр эргэлзээд байгаа. Ягаад тэгэхээр бид нэг хууль батлуулж аваад яг хэрэгжүүлэхдээ амар нуглаа гаргадаг улс шүү дээ. Үнэлгээнд дээр гарч ирдэг ганц асуудал чинь тэр байхгүй юу? Давхар стандарттай хууль хэрэгжээд байна. 2019 онд авилгатай тэмцэх газрыг үнэлж исэн хөндлөнгийн үнэлгээ ганц удаа хийлгэсэн шүү дээ. Тэгэхэд үнэлэхэд улс төрийн нөлөөлөл нь 70% таа гарчсан байхгүй юу? Тэгэхээр энэ бүр дэлхийн жишгт байхгүй их улс төрийн нөлөөлөл байна гэж гаргаж ирж исэн байхгүй юу? За одоо тэгвэл бид энэ хуулийг ярив те. Гэхдээ энэ хуулийг ихтэй ярихаас өмнө хуулийн төслийн концепцийг нь эхлэе. Манад ийм аялгын гэмт хэрэг одоо за өнгөрсөн хугацаанд нөхөн хилцэн хугацаа дууслаа гэд аюул олон хэрэг хэрэгсэхгүй болсон. Тэгэхээр энэ засгийн газрын барьж байгаа бодлого нь энэ одоо хөн хилцэх хугацаа дууссан ч гэсэн энэ хөрөнгийг нь одоо гэмт хэрэгт буруутай гэж үзсэн бол хөрөнгийг нь иргэний журмаар нь хэмжлээд авчаа гэж юм те. За энэ бол манай өмнө одоо хуулийн зохицуулт төр байгаагүй юм шүү. Зарим гишүүд одоо өвөн чинь бүх зохицуултанд байсан. Тэгээ бид ингээд байсан имийг нь л одоо ингээд улс төрчүүд байна гэдэг юм үнцэг гаргана лээ. За гэхдээ энэ дээр бол яг энэ төсөл төр хэлэх юм бол иргэний журмаар хэн нэхэмжилж авах нь тодорхойгүй байсан байхгүй. Сангийн яам нэх юм уу, үндэсний аудитын газар нэх юм уу, төрийн одоо бодлого зохицуулах газар нь иргэний журмаар нэхэмжилж авах юм уу гэдг нь тодорхойгүй байсан учраас иргэний журмаар нэхэмжилдэггүй байсан. За тэгэхээр иргэний журмаар нэхэмжлэх гэж энэ хуулийн төсөл дээр оруулж ирсэн бол зөв. За энэ заавал бие даасан хуулийн төсөл байх ёстой байсан уу гэдэг бол энэ одоо судалгаагаараа гарч ирэх ёстой байхгүй юу? За бид бол хуулийнхаа одоо үндэслэхүүгээр хөрөнгөжих гэдэг эрэг хуулийн одоо зохицуулт байна тий. За тэгэхээр энэ үндэслэхүүгээр хөрөнгөжих гэдэг энэ одоо эргэн хуулийн зүйл ангийг хэрэгжүүлэх гэхлээр бидэнд тулгамддаг байсан бүх бэрхшээлүүдээ энүүгээр наривчлаа зохицуулсан юм уу гэдгийг бол би одоогоор хэлж мэдэхгүй байна. Яг гэвэл хуулийн судалгааг бол хараагүй. За өмнөх хуулийн төслийг бол харсан. Гэхдээ одоо бол нөгөө иргэний журмаар нэхэмжлэх гэж шинэ концепц оруулаад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сүүлийнх нь хуулийн судалгаа, хуулийн төслийн драфтыг бол би харж чадаагүй учраас хэлж мэдэхгүй байна. За гэхдээ ерөнхийдөө бол энэ үндэслэхүүгээр хөрөнгөжих гэдэг энэ ялтай холбоотой хуулийн зохицуултыг сайжруулах шаардлага байсан шүү. Тэгээ зохицуултыг бол наривчлах, тодорхой болгох үндэслэл бол байсан байхгүй юу? Бид энэгүүгээр одоо ялангуяа хөрөнгө буцааж авах тэгээ энд асуудал дээр бол байнга одоо яг энэ процесс дээр нь ажиллаж байгаа авилгатай тэмцэх газар, цагдаа, прокурор, хууль зүйн яамд бол хүндрэл байнга тулгарч ирсэн. Тэгэхээр энэ тулгарч исэн хүндрэлүүдийг бол зохицуулъя гэж зорьсон бах. Хэрв тэгсэн бол болж л байна. Үгүй энэ дээр нарийн нуглаанууд гарсан байхыг үгүйсэхгүй энийг бол харж шийдэн. За дээрэс нь хамгийн эцэст нь бол энэ хуулийн хэрэгжилт хэрв давхар стандарттай надад нэг өөр танд нэг өөр үйлчлэх юм бол энэ бол бүр хамгийн хэрэггүй юм болно гэсэн үг. Тийм байна. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Ингээд таны өнөөдөр ярьсан бүхэн энэ манай үзэгчдэд одоо шинэ мэдээлэл болсон бас сонирхолтой байсан байхаа гэж би найдаж байна. Ингээд таны цаашдын судалгааны ажилд өндөр амжилтыг хүсье. Өөрсөнд баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтараа баяртай.